Улсын хурлын хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны дарга эрхэм гишүүдээ хүний амьд явах эрүүл аюулгүй орчинд амьдрах эрүүл мэндэд хамгаалуулах эрх нь хувь хүний цаг бус бүхэлд хүргэж болзошгүй аливаа үйлдэл эсвэл үйлдэхүүгээс ангид байлгах нэр төртэй амьдрах нөхцлөөр хангах ойлголтыг хамарсан өргөн хүрээний улс төр нийгэм эдийн засгийн асуудал юм а. Эдгээр эрхийн хэрэгжилтийг хангахын тулд хүн бүрт чанартай эрүүл мэндийн үйлчилгээг хэрэгцээтэй үед нь хаана амьдарч байгаас нь үл хамааран санхүүгийн хүндрэлгүйгээр хүрэх боломжийг бүрдүүлэх бодлогыг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж ажиллаж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт гүйцэтгэл суурилсан санхүүжилтийн аргыг нэвтрүүлж 2021 оноос нэг худалдан авагчийн тогтолцоо шилжсэн. Ингэснээр тусламж үйлчилгээний зардлыг зөвл ангиар санхүүжүүлдэг үр ашиг багтаа тогтолцоог бүрэн халж үзүүлсэн тусламж үйлчилгээний тоо хэмжээ чанарыг харгалзан гүйцэтгэлээр санхүүжүүлэх стратегийн худалдан авалтын тогтолцоо шилжсэн. Үүний үр дүнд даатгалагчдын эрүүл мэндийн холбоотой санхүүгийн хүндрэлээс хамгаалах чиглэлээр томоохон ахиж гарсан. Тухайлбал эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний зардлыг жилд 2 сая төгрөгөөр хязгаарладаг байсан бол үүнийг халж 2024 онд эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр нэг хүн дээд тал нь 203 сая төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Даатгалаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр төрөл хөнгөлөлтөй хувь хэмжээг нэмэгдүүлсэний үр дүнд эмийн үнийн хөнгөлөлтийн зардал сүүлийн 5 жил 3.3 дахин өссөн байна. Түүнчлэн зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчилүүлсэн иргэд эмчилгээний зардлын 5% буцаан олгодог байсныг хүүхэд 50 хүртэл хувь, насанд хүрэгчдэд 20 хүртэл хувь болгон санхүүгийн дэмжлэгийг хувь хэмжээг 4-өөс 10 дахин нэмэгдүүлсэн. Гэвч гүйцэтгэлээр санхүүжилдэг эрүүл мэндийн байгууллагуудад болон эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөр жил тутам өсөн нэмэгдэж байгаа нь манай салбар санхүүгийн удирдлага сахилга бат сул байгаатай холбоотой. Ийм төсвийн сахилга батыг сайжруулах, төрийн өмчийн эмнэлгүүдийн оронтой үр ашигын зардлыг бууруулахад нэн түрүүнд анхаарч байна. Цаашид эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шатаа нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангаас зөвхөн нэг шаардлагатай тусламж үйлчилгээг бүрэн хариуцаж, шаардлагагүй тусламж үйлчилгээг хомих, урьдчилан сэргийлэх боломжтой зарим өвчтний иргэний төлөх төлбөрийн хэмжээг зохистой төвшин тогтоох зэрэг санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх бодлогыг тодорхойлон ажиллаж байна. Төрөөс эрүүл мэндийн талаар хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээний үр дүнгээ өгч 20 жилийн өмнөхтэй харьцуулахад Монгол хүн 6.5 жилээр урт насалж эхийн эндэглийн түвшин 4 дахин, хүүхдийн эндэглийн түвшин 2 дахин буурч дэлхийн дунджаас доогуур түвшинд хүрсэн. Мөн халдварт бус өвчний шинэ тохиол нэмэгдэж байгаа хэдий ч нас баралт, тухайлбал зүрх судасны өвчний шалтгаан нас баралт 38% буурсан өвчний эрт илрүүлэх хяналт сайжирсны үр дүн юм а. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн тулгымцсан асуудал цөөнгүй байна. Манай улс сүрээгийн өвчлөл өндөртэй 30 улс, эмэн тасалтай сүрээгийн өвчлөл өндөрт 30 улсын нэг хэвээр байна. Монгол улс хорт хавдрын шалтгаан нас баралтаар дэлхийд тэргүүл шинээр бүртгэгдсэн хорт хавдрын бараг 3/2 нь хожуу шатанд онцлогдож байна. Түүнчлэн халдварт бус өвчин, осол гэмтэл гаралт жилээс жилд нэмэгдэж хүн амын өвчлөл, нас баралт тэргүүлэх шалтгаан болсоор байна. Нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүр тооцдог доктортой хөгжлийн зорилгын гүйцэтгэлийн индексээр Монгол улс дахь эрүүл мэндийн зорилтын хэрэгжилтийг дунд зэрэг гэж үнэлсэн ба цаашид бид эмнэлгийн тусламж үйлчилгээг шүтсэн хандлага өөрчилж өвчин эмгээс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ бодлогыг цөм. За Шинбүрэн сайдад баярлалаа. Одоо